Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй, өөрийн гэсэн үзэл бодлого, байр суурьгүй, бусдыг одоо юу гэдгийг аялалтанд дагсан тийм одоо хандлага бас нэлээд өгөө. Ялангуяа нөгөө төв суурин газар орон нутагт байгаа гэдэг тийм газар зүүн байршлаас шалтгаалаад хүүхдүүдийн хооронд ийм ялгарл одоо бий болчихжээ. Эдгээргээд энэ боловсролын салбарын одоо судлаачид мэрэгчлэлтүүд нь хэлээд байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр та бүхэн ер нь одоо бас хэрдүүн шинжилгээ хийдэг. Үнэхээр тийм ялгаа зааг ажиглаж чинь үгүй эрэг тийм бол тэр нь юунаас одоо үндэстэй гэж үздэг юм бэ? Ер нь боловсролын яамны өнгөрсөн жилийн чухал ажлууд бүхэлд нь базаад харах юм л ерөөсөө боловсролын чанарыг яаж дэвшлүүлэх үү гэдэг дээр байсан. За яг таны асууж байгаатай холбоотойгоор манай яам дээр хийж байгаа чухал ажлууд ер нь боловсролын хуулинд өөрчлөлт оруулах гэж зөвхөн мэдлэгээр нь биш тухайн хүнийг боловсролсон байдлаар нь буюу хүмүүжил төлөвчлөөр нь үнэлдэг ийм системлээ бид нэр хуулийн өөрчлөлтүүдийг оруулах гэж явж байна л да. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ нөгөө суралцагчдын ер нь 0-6-аас 21 насны Монголын хүүхэд залуучуудын хөгжил одоо төлөвшил бие балдрын сэтгэл зүйн одоо онцлогийг хамарсан ийм судалгааг манай боловсролын хүрээлэн гэхин хийсэн байгаа. За эндээс бас хавсрын захирал тодорхой үр дүнгуудыг бол хэлэх баг. Ер нь бид нар бодлогын хувьд бол сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол ингээд тууштай өнгөрсөн жилийн чухал хийсэн ажил бол бид нар улсын зөвлөгөөнүүдийг хийсэн 10 жил завсарласан байсан зөвлөгөөнийг салбараараа хийгээд бүх одоо эцэг их багш нар олон нийтийн төлөөллийг оролцуулаад энэ одоо боловсролын салбарын шат төвшин болгон дээр хийх ажлуудыг бид нэр төлөвлөсөн. Энэ дотор ч гэсэн тэр хүүхдийн хөгжил төлөвшөлттэй холбоотой асуудлуудыг хэрхэн хийхээ. За түүнээс гадна энэ үнэлгээний асуудлууд түрүүн одоо хинэ манай ган эрдэнэ дарга үгэнд бас гарлаа шүү дээ. Бид нар хүүхдийг зөвхөн мэдлэгийн шалгах биш яг тэр төлөвшил хандлагын шалгадаг ийм одоо системийг нээлттэй одоо ихтэй ийм системийг бий болгосон гэдэг. Манай дээд боловсрол дээр ч гэсэн бас энэ чиглэлүүд бол хийгдсэн та бүхэн мэдж байгаа. Ер нь бол дээд боловсролын чанарын асуудал бол яг элсэгчдийнхээ чанартай шууд холбоотой учраас бид нар элсэлтийнхээ одоо журамд өөрчлөлт оруулсан. За нэгдүгээр нь гэвэл бид нар босго оног нэлийн өндөрсгсөн. За энэ бас эрэг сүрэг үр дагавруудыг бол дагуулсан. Урт хугацаанд бол энэ эрэг үр дүнгуудыг одоо гаргана гэдэгт бол одоо бид бүхэн итгэлтэй байгаа. За хоёр дахь нь бол яг энэ одоо хүмүүжил төлөвшөлтэй холбоотой буюу өөрөөр хэлбэл ирээдүйд одоо ажиллаж амьдрах мэргэжлийнхээ талаар ямар ойлголттой байгаа. Энэ чиглэлийн сэтгэл зүйн бэлтгэлүүд нь байна уугүй юу мэргэжлээ бас судалсан мгүй гэдгийг мэдхээр энэ журамд өөрчлөлт оруулсан. Эрх хаврын шалгалт бол яг ийм хэлбэрээр бас орж ирнэ. Өөрөөр хэлбэл одоо эсэ мэргэжлийн чиглэлийн нэмэлт ур чадварын шалгалтуудыг бас авахар орж ирж байгаа юм. Цогцлмоос сайдаар томилогдсныхаа дараа хэлжсэн шүү дээ. Дээд улс орлын салбарт тооноос чанарт гэдэг үзэл баримтлалын дагуу бид нар ажиллана гэжсэн. За одоо энэ ер нь хэр ажил хэрэг болж байна вэ? Өнгөрсөн жилийн ажлын нэг чухал зүйл бол одоо бид нэр эсэлтээс эхлээд дараа нь чанарын шалгуурууд дээр нэлээд анхаарч байна. За энэ дээр бид нэр байгууллагын ихтэй сургуулиудыг байгууллагын хувьд магадлал итгэмжилтэй хяналт шинжилгээ үнэлгээнүүд хийж байна. Сургалт явуулж байгаа хөтөлбөрүүд дээр бас шалгууруудаа шинжилсэн. За таны асуултанд бол одоо өнгөрсөн ер нь манай улсын өнгөрсөн хичээлийн жилийн статистикаар 96 ихтэй сургуультай байсан. Өнгөрсөн жил бид нэр 18 сургуульд бол хяналт шинжилгээ үнэлгээ хийгээд 5 сургуулийн тусгай зөвшөөрөл цуцалсан 5 сургууль бусад сургуультай нэгдсэн. За бусад сургуулиудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ маань ч гэсэн бас нэлээд одоо сургуулиудыг үйл ажиллагаанд анхаарахад нэлээд дохио болсон гэж бид бас харж байгаа. За түрүүн одоо магадлан итгэмжлэлийн шалгуурыг бид нэр ер нь Монгол улсад явж байгаа боловсролын дээд боловсролын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрж өгөө гэдэг дээр бас тодорхой бодлогын үйл ажиллагаанууд хийгдсэн. Бодит одоо санхүүгийн дэмжлэгч гэсэн сургуулиудаа үзүүлсэн. Ингээд шалгуур маань өөрөө Германы АСЕАН байгууллагатай бид нэр одоо ижлэх түншлэл хэрэгжүүлээд манай шалгуурууд бол ер нь үндсэндээ Европын шалгууртай төгс зарцсан ийм шалгууртай болсон. За дээрэс нь өнгөрсөн хичээлийн жилд одоо бид нэр гадаадд олон улсад магадлал итгэмжлүүлэх хөтөлбөрүүд дээр сүүлийн жилүүдэд үзүүлсэн дэмжлэгийн үр шим гараад одоогийн байдлаар 9 хөтөлбөр олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдчихлээ, магадлал итгэмжлэгдчихлээ. За дотоодод бол 24 сургууль байгууллагын магадлал итгэмжлэлээр бол орчихсон. За энэ одоо шүүлтүүр сайн үнэлгээ зөв явах юм бол сургуулиудын үйл ажиллагаанд бол нэлээд дэмжлэг болно гэж бид бас харж байгаа юм байна.